Ховд аймгийн зэрэг сумын яриад ховд бүхэн дэвжээний бүх Монгол улсын хүчит зам Баяр хүүгийн Батүлзий зүүн талдаа сугдаад урагшин толгой урахлах гад буцлаа. Сэлэн аймгийн Мандал сумын яриад Монгол улсын зам нэгдлийн жаргал баяр зааны барилтаа бидэнд харагдж байна. Ховд аймгийн зэрэг сумын яриад Montet Construction компани аврагч чимийн тамир спорт орооны бүх Монгол улсын зам Баяр хүүгийн Батүлзий залуу өх ган эрднэр нэг давлаа. 1024 бүхэн барилдаанд энэ сайхан хүчит заануудынхаа авраг арслангуудынхаа аманд гарч барилж байгаа залуу өгчүүдийг харахаар баярламаар сайхан санагдж байна. Одоо За улсын зам Саран зам болдсон байна. Улсын зам Батмаг тавсан. Ховд аймгийн зэрэг сумын Montet Construction-ыг улсын зам Баяр хүүгийн Батүлзий давлаа. Хөсгөл аймгийн Досон зэнгэл сумын Монгол улсын харсан Содон дэрж Ус аймгийн дэс сумын зам Хангардаар ирд авж байна. Хөсгөлийн өчтөн дэвж Эрч спорт Романс группийн бүгэлс ярсан Содон дэрж сумын зам хор дэвжээний өх Хангардаар ирд авлаа. За Батүлзий зам хэрлэн жамсранг хэлүүсэн дээрээс талд тойроод авлаа. Улсын хүчит орслон Содон дэрж өөрийнхөө үндсэн баруун талдаа хонгодох мэхээр сумын зам Хангардыг давсан байна. Сумын зам Хангард өчигдөр болж өнгөрсөн хүчит бүхэн барилдааны нэгийн даваанд Булган аймгийн яриад улсын начин хутгийн цогт гэрлээр нэг давсан бүх. За улсын зам Батүлзий Ховд аймгийн цэцэг сумын бүх аймгийн начин Баатарлыг бүхэн барилдааны 3-ын даваанд амлсан. Улсын гард Батэрдэн бүхэн барилдааны 3-ын даваанд аймгийн Хурц Батрангуу орлсон алтан цоожийг амлсан барилдаж байгаа. Монгол улсын зам Баяр хүүгийн Батүлзий Ховд аймгийн цэцэг сумын бүх аймгийн начин Баатарлаар 3 давлаа. Барилдааны явцад тойруулж алсын зүүнний барьсан дүрээ тэндээс өргөж гарч ирээд давлаа. Монгол улсын зам Баяр хүүгийн Батүлзий аймгийн гарсан Дэндэн самбуу 2-ын барилдаа Зинжигнээр сулаацалдаа Левон 2 бүхийн барилдаа. Улсын гарсан оюун болд аймгийн зам Баяр Жаргал 2-ын барилдаа хүчит барилдаж байна. 2016 онд улсын Баяр наадам 4-ийн даваанд аймгийн гарсны Шараагийн мөнх хоттой тохон үед аймгийн заан золтой байхад нь таарч барилдаж байлаа оюун болд арслангийн үед. За согдоод хонгорсон шүү. Зүүн согдонгуудаа харин баруун талдаа элэг үсний барьснаас тонгорчуудаа те саяны барилдааныг харахад Монгол улсын гаяа тамирчин улсын зам лав гэрэл Баян хонгор аймгийн арстан Балжны 2-ын барилдаа. За энэ дөр элэг үсний барьснаас Мондог тонгорсон юм байна те. Элэг үсний барьсаа 50-аад дээшгээ сугдаад тонгорсон. Дэндэн самбуугийн өдөөр гараа суглаад гарцсан байна. Цаашаа эргээд. Дэндэн самбуугийн хувьд үндэсний бүхээр бас их орой барилдсан та. Японд сумаа бүхээр барилдаж яваад ирсэн ба тий. За улсын зам Баяр хүүгийн Батүлзий аймгийн гарсан Дэндэн самбуу 2-ын барилдаан Синжиг элэг үсний барьстай. За баруун гор сугны онгор цэгний барьсыг нэлээд лавхан атгсан юм байна да. Батүлзий зааны хувьд. За Батүлзий зааны энэ хоёр хүнд гарыг бас дааж барилдана гэдэг ч бас хэцүү шүү дээ тийм ээ. Зайгүй өгж байгаа шүү дээ. Хоёр гар бол одоо энэ том. За буцаад авцаа. Яг энэ гიშгэлтийн оролд өөдөөс нь зүүн алхаад буцаагаад тойроод өчгөж чинь гэсэн улсын зам Баяр босгож мушгаад босгоод мушгаад тэгээд энэ дүүдэлэн хүрлээ. За Ховд аймгийн зэрэгцэн Баяр Montet Construction компани бүх Монгол улсын зам Баяр хүүгийн Батүлзий давлаа. Одоо гоё чирээд тэр за сугдаад мушгсан шиг Монгол улсын харьцаг зэдэн дөржийн мөнх 2 давлаа. Улсын харьцаг зэдэн дөржийн мөнх 2 Дархуу аймгийн арслан Бат 2-аар 4 давж байна. За Монгол улсын дархан авраг Намсар хавжийн Батсуур авраг улсын гард Батаршихын амлан авч өрдөж байгаа. За Монгол улсын зам Бердмаратын Сэрэг аймгийн хорцсон Зогтоогийн мөнх 2-ыг амлан авч өрдөж байгаа. За 5-ын даваанд бас таны хэлдгээрээс 4-ийн даваан дээр бас нэлээд хүч толдсон байгаа шүү дээ тийм ээ. Зогтоогийн мөнх 2-ийн үед Батүлзий аваад уу? Тэг Батүлзий зам амлж авлаа. 4-ийн даваанд бол нэлээд хүчтэй зүүн хөдөө барилдаа гэж идэвхээр давсан байгаа Зогтоогийн мөнх 2 урцсан гэв. Ер нь за шилэн дэрэн дараа дунгуулдаг. За улсын зам Батүлзий аймгийн хорцсон Зогтоогийн мөнх 2-аар давлаа. Улсын Баяр наадам 5 удаагаан шүгүрж байна. Монгол улсын зам Баяр хүүгийн Батүлзий. Одоо яг л одоо ингэж дээшээ явж барилдах бөхөд бол
4-5-ын давыг хурдан гэтлэх хэрэгтэй юм байгаад байгаа юм тийм ээ. Гар амард авчихсан. Гар амард авч байгаа гэсэн үг. За Монгол улсын зам баяр хүүгийн Батүлзий 5 давснаар улсын баяр нааданд 50 дахь дав байгаа авж байна да. Улсын баяр нааданд 5 дахь удаага шүүгүрэл улсын зам баяр хүүгийн Батүлзий 1-7 2-6 гэсэн амжилттай 1-5 давсан амжилттай байсан. Ингээд 5 дахь удаага шүүгүрээд өнгөрсөн жилийн давааны тоогоор тэр үзүүл тэрэж гисэн манлайлж ирсэн. Тэгсэнгүү. Тий. 4 үзүүлээ 6 удаа их шүүгшэл орж үзсэн. Ер нь заалны барилдад нэг ч төрүүлээгүй шүү дээ Батүлзий зааны хувьд тий. Тэгэхээр чиний их даруухан байгаа дээ. Их даруухан тий. Их чимээгүй байгаа. За шигшээ өргө гаргаад ирсэн. Дата мордсон голлоо дайрлаа. Зөрүүлээд мөшгч байлээ. Яа сая ирчээ авцсан. Хамаагүй явсан бол ер нь баг дагуулчаар байлаа шүү дээ. Ер нь бол одоо оюун болтын бүх барилдаа нэг мэдээ шүү дээ намын далайгийн хувьд бол тийм ээ. Сайн мэдээд байна. Хөлтөг нь мэдчихэв. Тий. За таллаад явс урдуура таллаа. Зүү хөлөөрөө хавсарна да. Зүүн хавсарчаад байгаа ард нь гарлаа алсын зүүн нэрсэн төрлөө. Хүнийг их гоё урдуураа гүйлэг тачиж зүү хавираад байгаа шүү дээ. Батүлзий зааны хувьд. За Монгол улсын за баяр хүүгийн Батүлзий зэргийн гарсан жамболдор 6 давлаа. Улсын баяр нааданд 3 дахь удаага 6 давж ийн улсын зам баяр хүүгийн Батүлзий. Ер нь энэ заалны барилданд олон төрүүлэхгүй байна гэдэг бол одоо олон хүний цаан хэл амнаас л сэргийлж байгаа шүү гэж би бас нэг талаараа боддог шүү дээ. Заалны барилданд 1-ийн даанд үдгэж радсан шүү дээ, Батүлзий зааны хувьд. Насан ч одоо тогтож байгаа. 92 оных 34 настай улсын зам баяр хүүгийн Батүлзий. Ер нь 34 нас гэснээс миний хувьд одоо энэ улсын баяр нааданд 1925 оноос хойш хэд хэдэн насандаа төрүүлж ирсэн бэ гэдэг төрсөн онцортой тулахад ер нь дунджаар 29 нас 9 сартай ч үлээ дээ. Ер нь улсын баяр нааданд 29 нас. За 55-45 гэж одоо тооцоолол гарсан байна. Өнөрвингийн Бацар 97 барилдаа хийж 61 даваа 63% амжилт үзүүлсэн байна шүү. За Монгол улсын гавьяа Тэмэрчин улсын зан лав гэрэл хүчтэй хөхийн барилдааны 7-гийн даваа 3 бөхөөс улсын зан Сүхбатыг амлан авч өрөдөж байгаа. За Батүлзий зан 136 барилдаа хийсэн байна тийм ээ. Тийм байна. Тий. За гарын таллаа сугны хонгоц университет болсон. Дахиад талсан да тойрлоо. Дахиад тойроод хавирч юм болно. Алсын шууд университет урдаараа гүйлгдээ тойр энэ хавираа ирэндээ. Яа тэгнэ. За одоо хүс гарамжгаа додоод байгаа нэг чинь энэ шүдэ заан зодон батлаа. Додоод шүү. Сүгт аварга энэ михийг мондог заасан юм шиг надад санагдсан тий. Араас нь шүлж. Тий араас нь шүлж тий. Өдний инх саруудыг яг ингэж хавирж ийсэн. Тэр мөрийг нь хараа. Их бэр гаргаж их хөвчээ тий. Нөгөө хүчтэй хурууч нь ингээд хүүд авт юм шиг. Тийм ээ. Татсан байна гэж үгүй. За ингээд Ховд аймгийн зэрэгсэн барьяд Монгол улсын зам баяр хүүгийн Батүлзий аймгийн Рсалм Өнөрвингийн Батсуураар 7 давж зам залан батлаа. Өнөөдөр нэр ямар ч золгооны барилдааны хийсэнгүү 7 давж ирсэн шүү тийм ээ. Доороос гарын үзүүрээр л яваад. Гарын үзүүрээр дэр нь гарч ирээд байна. Одоо нөгөө мондог машхраа энэ хийсэнгүү ерөөсөө ямар ч хөж гарсангүй. За улсын зам баяр хүүгийн Батүлзий аймгийн Рсалм Өнөрвингийн Батсуураар 7 давж зам залан батлаа. 8 тэг болж тооны харьцааг улам холдууллаа да. Хоорондын харьцааг тийм ээ. Тэгэхээр хаяа суулцсан юм байна. Батүлзий зааны энэ 2 гарнаас гардаг юм байна л да тий. Барилдаа маханд орж идэв тэр цаан мушигдсан шүү. Батмагнаа давлаа да тэр. Төвхөө додоод авч гэнэ өө төвшингийн Батмагнаа. Монгол улсын гарсан төвшингийн Батмагнаа улсын чинь мөнгө чаргалаар 7 давлаа. Улсын баяр наад цагаан сарын барилдаан шивгийн дөрвөлдсөн сугадад мушигчуудаа сая. Тэгшив. Тэгээ тугны цаан сая сайн харагдсангүй. За үнэхээр барилдаанд таардаг юм байна. 5 тэг боллоо шүү дээ тий. Харцаг сул дандаад бас яаж байгаа. Жодоогийн хүний энэ морц юм байна. Мордон дөрөн зүгээр эргээд сугадаа мушигдсан юм шүү дээ тийм ээ. Хүлээ аваад эргээ мушигдсан байна. Хурд тий. Хөлийн ажиллагааны хурд гэдгээс мундаг байна. За Монгол улсын гарсан ангит төвшингийн Батмагнаа улсын чинь мөнгө чаргалаар 7 давж тэрийн 2 нааданда шүүгийн 8-д үлдлээ. Арангаа 2 чинь харцаг бол Арангаа 2 харцаг боллоо. Тэглээ. Тий. Бас ханч тийм үү? Тийм байна тий.
Баруун талд давхар амлаа. Давхар амтан зөрүүж тэрврээд. Баруун талаа зөрөө. За Надингийн барьцал дээр ирсэн дээ. Улсын дархаа аврах Сүхбаатарын удирдлагаар бэлтгэл сургуультай хийж алдаа мадгаа бүтэн жил 365 хоногийн хугацаанд хэр багасгаж хариу мэх юу бэлдэж ирснийг хамтдаа харцгаая. Мэдээж Батбагнаатай барилдах зөвлөгөө бол дархаа аврах хөгсөл бай таараа. Тий. Энэ даваанд ингэ тааран таар. Тэр нь одоо энэ цаг үеийн сүүлийн 8-д үлдсэн мөчнөр сондоожос устан орог барилдах зөвлөгөөг л өгсөн баг дархаа аврах. Бүр хүн хүндэн тааруулж бас нилээд нарийн задаргаатай тактикийн зөвлөгөөг өгсөн болов уу? Өмнөх даваануудад ам авж байгаа байдал дээр бол улсын дархаа аврах Сүхбаатартай яг сайхан зэрэгцэд зогсож байгаад зөвлөлдөөд багшийнхаа үгээр ам авж байгаа харагдсан. Тэр нь бол авраг бол өнгөрсөн жил Бямбатганы гараад ирсэн гэдэг шүү 4-ын даваан дээр бэлтгэл нь жаахан цөмөрцөн байгаа хүн байна да. Бас баяр баасан дээр хэцүүл юм байна гэж хэлсэн. Тэгэл яг өмжөөс ер нь өнгө бол шинжээ гэдгээрээ бол тусгай. Ганц хараал одоо хүний бэлтгэлийг харж байна тийм ээ. Тий, хашир аврагууд бол одоо олон жил энэ спортын тоогоонд чанагдаж ирсэн аврагууд одоо бидний харж чадахгүй зүйлсийг харж мэдэхгүй зүйлсийг харж л байдаг баг. Тэгшүрснээс болгож Баярхын барилда баруун талаас гисэн дахиад хийнийхээ шуудганы барьцыг жигээд талсан зүтгээд мордлоо. Дахиад нэг зүтгэх гээд таац доор хамгаалаад Батүлзий зам барьцыг задлж байна. Өнгөрсөн жилийн барилдаан дээр их том дүгнэлт хийж цээжж ирсэнгүй юм байна. Өөрийн илүү давуу талыг харуулж байна. Энэ зүүн золгоон дээр л Батүлзий зам төрүүлж явна. За баруун гарын шуудыг бол зүгээр юм. Домнож л барил. Зүүн талдаа сөхөө зүүн талдаа хавьлаа. Шуудны барьцыг халаад нэг зүүн талдаа тойруулж хавираад мих дутуудлаа. Зүүн гар бол атгалгүй. Тий. Баруун гарын шуудыг бол ер нь барилгүй шууд тавьчих чинь. Зүүн талдаа суугдаж зайлж хавираад мих дутуудлаа. Зүүн тэгш өрцөн дээрээс хоёр үхийн барилдаан ахин эхэллээ. Зүүн талдаа даллаж хөнтрөөд зайгаа ойртуулаад шахлаа. Болгоотой талаас баруун талдаач мордчих болохоор цайхан цээжинсгөөд ойртлоо. Өндөл гисэн баруун гар мөчтгөн баруун дагуулж атгаа зүүн гар сугны авах дээр дарсан да. За зүтгэж баруун талдаа ачлаа. Барьцны дутуу байрлалаас ийм л зөрөгтэй очиж мэлхийж салгах хэрэг нь хөл юм байна. Гэхдээ ер нь баруун ачааг бас айтайхан болгосон байна шүү. Намрын хазар ихэд давсан байна. Ер нь хоёр гар бас хата дөрвөн барьцтай байсан бол зүтгээд аччихвц. Байрлал орж ирлээ. Цэмэлт хүрээлэн цугласан наадамч болон Батүлзий гэж их чангаар ойрлолдож дэмжиж эхэллээ. Монгол төрийн баяр наадам төрүүлэх үйл хэмжээнд 10 дахь жилдээ барилдаж байгаа юм шүү дээ. Тэгэл одоо тэгшөөн сайжууд юм да тийм ээ. Нэг нь 22 оноос наашаа тэгш 16 оноос нэг нь 22 оноос орхон баяр одоо тэгшөө болсон гэдэг. Савкрал тэгшөөн за. Тэр одоо тэгшөө бол бас шүүмжлэхэд бас хэцүү юм тийм ээ. 2024-оос одоо энэ сайжууд гарч ирдэг. Дахиад ургацаа тэгшөө, 3 тэгшөө дамнаа тэгшөөгөр орж ирсэн байл. Яригдэн. Улсын өндөр цолтой чадварлаг хүчтэй барьтай эдгээр хүчүүд бас тэгшөө наадамдаа сэтгэл зүй бие биелдраа нэг талаасаа их сайн бэлддэг байж таарна. Олон сайнаас л олноос л одоо олон сайн төрөжлөө тийм ээ. Яг л энэ зарчмаар явдаг. 2001 оны 17 октонд тэгэл ихэнхэн цол авах шүү дээ аргач байгаа юм байна. Баруунтаа суугдаа шууд энэ барьцыг халлаа. Өөрөө зөрүүд мордуулж магадгүй л барьцанд урагшаага шахаж алхаад байна. Зүүн талдаа мордоо ирэх болов уу да. Зайлаа мөрөнд ирэхэд цавчаад мордлоо. Мордоо ирэхийг ч Батүлзий зан хинээр хилүүлдэг сайн мэдж шунахгүй байна. Зүүн талдаа. Зүүн талдаа нэг дагаж мордоод ихт дуудлаа. Зүүн тэгш барьцан дээрээс хоёр үхийн барилдаан эхэллээ. Ер нь бас золгоон дээр голлож ноёлсоор угаад Батмагна Арслан бас үлийн ялэг дунтлаад
тэгшэрцний барилдаан дээр илүү өрхөж байна. Ер нь олон жил барилдсан. Давсан нь бол давлаа гэхгүй бол улсын залуу Арслан Батмагнагийн барилдаан шийдэмгийн байдлыг мартаж үл болно. Яригээс Амбат Арслан хөрвүүлж ижил болоод соны аврал бол энэ цэнгэлтэд хүрэлцсэн ирсэн хүмүүсийн энийг одоо сайхтар зүйл байх юм аа гэж нэг айхтаргийг бас ойролцоогоо хүмүүс цуучиж ирсэн санагдаж байна. Магна Арслан ч ерөн сэргэх тэр боломж олцоогоо харж байгааг сэлгээ тэмдэрлөө. Зүүндээ босаа бохуусаа охинмэ. Ер нь өдөрч даян авраггүй их удаж байгаа хөшөө. Далайн аврагын дараа өсгөр авраг даян авраг гэдэг солтой байж дархан болсон. Яг Тий. даян авраг гэват төрч Хадбаатар авраг болоогүй. Цэрэн авраг бол одоо улс нэг төрөж нэг үзүүрсэн. Тэгшэн даян авраг. Буур авраг хоёр төрүүлсэн даян авраг. Нэг үзүүртэй гэр Арслан болоод. Чимэд өчр авраг бас хоёр төрүүтэй тэгшэн даян авраг. Яг ийм гурав төрүүлсэн даян авраг юм бол ер нь байхгүй шүү. Сүүл авраг маань бас даян байж даян байж дархалсан. Одоогийн даянгууд дотор бол яг ийм 3 төрдөө сонгодог утгаараа гэх юм уу те. Одоо нэг 10 даваатай, нэг 9 даваатай хүнжүүлээ даян шүү дээ тийм ээ. Тий. Батсуур аврагт бол бас нэг даян аврагын цол их гоё. Ягаад ч юм тийм тааламжтай надад бол их тийм тааламжтай зөгтөг юм шиг. Даян авраг Тий. урддор. Зүүнтаа зүтгээд бордлоо. Зүүн сугцсан барьцсан дээрээс урагшлаад. Нэг зүтсэн давхар шуудаг болгоод барьцаа ихүүлсэн улсын зам баталцсан. Баруун талаа алсын сүүний барьц руу шийдсэн. Гаруун урагшлаад Төмөрт нь буцаад алсын шуудны барьц руу хөрчнөг шахаад. Гар тулж өндийг хоёр ихэн барилдаан барьц тавьцлаа. Монголын төлөө гасар их тэмцэл. Өрнсөөр байна. Алсын шуудны барьцанд гар хөнтөрөхт нь хүрлээ. Хэрвээ бас зүүн талаараа энэ барьцанд хүрсэн бол ер нь барилдааныг шийдэх боломжтой нөхцөлд Батүлзий зан хүрлээ. Яасан зүгээр алдууллаа. Алдуулахгүй барилдаа шийдэлчих гэж харагдсан. Баруун талаа тэгшүүр зураад урагшаага зүтгэлээ. Зориглоод баруун давуулаад гуйдлаа. Гуйдаа нэрэн зөрөө сэлжгүй. Сэлжилгүй барьц тавилцлаа. Шийдсэн гуйдаа орж ирлээ. Батүлзий зааныг чирэн гуйдаа давж байсан бүх байдгийн болоо да. Лутын Батцэрэг начин нэг гуйдаж байсан баг. Стейшн өргөж гуйдахгүй бол ингэж тойруулж гуйдахад бас сүултээ Бярта зааны хувьд бол газраас хөндөй ирэхгүй шахаад талтай байна. Жанадрын бол бас үзэгчтэй гоё барилдаан байна шүү. Үзэгчтэй. Цэнгэлгэд ирсэн үзэгчд бол ямар ч байсан. Харамсаргүй барилдаан. Тий. Арслан заа ерөөс харж байна. Батмагна Арслангийн олон өөр зөрөгтэй довтлохооны хувилбарууд зөрөөд Батүлзий зааны нягт барилдааны төлөвлөгөө бидэнд харагдсаар байна. За баруун давуулаад. За зүүн гараа гадуур гарц барьцаа суугны хонхор авсан да. Ерөн ч ууцаар тэрвэр гэж байгаа айтаа баруун давууллаа. Алсын сүүрүү шахаа тэрвэрийг суугаад мордохтон зөрж гаргаад. Өөртөө чирээд хөдлөөд гүйлээдээ. Баруун давуулалтын сэжлээ. Сэжээд нэг дөрөв згоож авсан. Тайлгдаж ардын явцлын 101 жилийн их баяр наадмаар заан цолонд хүрж байсан улсын зам Баярхүүгийн Батүлзийн хүү гард цолны уулзлыг хангалаа. Барилдааны эхлээс төгсгөл хүртэл тунчиг хянуур өөрийн барилдааны давуу тал байгаа бүхнээ шахуулж харуулж байсан улсын зам Батүлзийн хүү 8 давж байна. Ховдавгийн зэрэг сум яриад ховд бүхийн дэвжээ. Аврагчмын тамир спортороо Monted Construction, Asian City, Machimpex, Батхан ойл компаниудын бүх Монгол улсын зам Баярхүүгийн Батүлзийн хүү Монгол улсын гард цолны уулзлыг хангаад 9 хөл цагаан тугаа тойрч байна. Улсын залуу Арслан их төвшингийн Батмагна инхүү 7 давсан чимэгтэй Арслан болж байна. Бангад цаашаа хийх боломжгүй болчлаа гэсэн чинь хадгалсаар байгаа. Дийлээд скот хоорын хөлбөр. Дахин авраг сүгот багш нь гар зөхиод шавьдаа баяр хүргэж байна.
Тэгээ дараагийн 5 оноод Тий. багш хоёр хоорондоо бас шавь гарах юм дээ тийм ээ. Скретүгийн шав, Супатын шав хоёрын том шиш том магадгүй шүү тэгээд. Зориглоод баруун давуулсан. Баруун давуулгаан дээр нь сэжээд. Энд сэжээд бараг гүйцээлэхэд Батмагна Арслан уйлээд үлдсэн. Хөөж бүр цаад алсын хөл рүү нь хавсраад. Михээ гүйцээлээ. Батүлзий занаас өмнө студилийг харагдаад байдаггүй эмоц. Сэтгэлийн хөдлөл харагдлаа. Ер нь сэжвэл сэжигдээ гэсэн аяттай баруун давуулаад өвдөг шороодж байх юм Улсын Арслан инх төвшингийн Батмагна. За Монголын тулгуур байгуулагдсны 2235 жил үндэсний их хурлын наадмын хүчтэй барилдааны 9 даваа ихэлсэн Арслан цонны даваа ихэлсэн Монгол Улсын дархаа Орватсаар улсын зам Баталзыг амлсан тооны харьцаа 4-4 орхон баяр лавгөрөд тунсан тооны харьцаа 2-2 байт юм байна. За өнөө жилийн Наврызын баярын барилдааны тэргүүн 24 оны Наврызын баярын барилдааны тэргүүн барилд Батцаар хоргонд авсан 23 оны саршны барилдааны үзүүрт рүү. За эдгээр за ингээд хавтын зүйлсийн Батхаа компаниг Монгол Улсын замын Баталзын Монгол Улсын Арслан цонны улс хангаалганд орж байна. Олон жилийн үеэд ингээд хөрдөлтэй Тэргүүн замын барилдаанд төрүүлж Монгол Улсын Арслан цонны бодлыг хангажсан байсан. Баярын Баталзын зам 10 жилийн үндэсний их баяр наадмында түрүүхийн тааварт орж явсан энэ гайхалтай зам мангүй. Монгол Улсын заан цолны бодлыг хангаа төрийнхөө эсвэл цагаан тугийг тойрч байна. Авахгүй байгаа барьцыг аваа өгöd өгчин. Тэгээ барилт. За улсын зам Батүлзигийн хувьд бол яг доошо хайрцаг хийгээд мөр жоохон доошо хийх гээд штэ тийм ээ. Хайрцагны хувьд. За яг ингэж золох хэвээр. Тий төрүүлж яг доогуур нь жоохон ивж ороод байна л да. Улсын зам Батүлзигийн хувьд. За зүүн талаар андар үлдэн зулгаа шуудаг нэрснээс барилдаж эхэллээ. 2022 оны улсын баяр наадмын 8-ын домд үлдэн ширээсэн. За толгой зүрхлээ. Одоо нөгөө хадаага хийх гэдэг энэ. За тавиуллаа бүр. За толгойгоо доош хийсэн шүү бүр. Тохооны доороос Батүлзий зам харин тавьсан юм. За харин улам доош шигтгий хоёр дэш хуулаад. За Батүлзий зам толгойд халуултаа. Батүлзий зам толгойд. Яа сая бас хих хүч гаргалаа шээ сая тийм ээ. Яг байрлалаа эзэж аваад бүгснөдлөө тэгээд. Тий. Жохон таазаараа жохон өдлөө болоод тавиллаа. Лавгэр зам бол сая ингэж чатаагүй штэ. Тий. Явж сэтгэл зүйн тулаан бярны тулаан шүү дээ үндэсний хөгжим бол. Одоо үнэхээр топ өндөр түвшний бөхчүүлээд энэ улсын баяр наадмын төрөв үзүүрлэл нь олон гарч ирнэ хөөсөн ш. Улсын баяр наадмын үзүүр төр 1-2 гарч иж байгаа тохиол маш олон тохиол байгаа шүү дээ тийм ээ. Олдож байгаа боломжийг л одоо маш сайн ашиглах хэрэгтэй. Чи яг нэ Баталзыг их даруухан байсан гэдэг. Заалны барилдаанд тий. Чимээгүй хүн даруухан байжгаад. Яг гол юм дээр жин тавьж ийн. Ер нь би юу тэгж хараад байгаа тий. За золгооны барилдаанд толгойг харуул. За сугцсан шүү дээ шигээ дээр. За энэ сугдаа ер нь хийвгүй дээ. Жигээ тавиуллаа. Дата явлаа да. Дата авирсан. Авираа ирэндээ Яг энэ барьцыг авах юм шүү тавирдаг шүү дээ. Яг аяа. За одоо хэдүүдээ ямар цол олдсон гэдэг одоо хэдүүдээ харъя та тийм ээ. За багш руугаа аав руугаа гүйж байгаа. Шуудганы барьцыг хамт тавиулаад тэр сугцсан барьцыг олоод авахд тэгээд хавираа энэ зүү хавираа үнэхээр амар хавираа байсан. Аавны цагаан бодготой байна. Тий. Эрхэн баяр авраг одоо сэлэг нутгаас одоо авраг цолтон дөрнө гэж хэлжсэн. Энэ авраг хүний бас аатай бэлэгдэл байна да тийм ээ. За энэ хөө сэлэг түмнээс Монгол улсын авраг цолтой бүгдөрж байна. Давтаг үзүүд энэ шуудганы үцийн шууд тавиулаад энэ сөхөд алтан цаажиг ингэж амар хавирж исэн ингэж зүүн талдаа ингэж хавирж исэн. Сөхөд зүүн талдаа тосгоод хавирсан. Ам хавирсан байна да. Цэврийн. Алтан цаажиг яг ингэж хавирж исэн. Монгол төрийн наадам ямар ч маргаангүй сайн хавирсан. Эхлээд өөрөө зөрүүлээд хавирсан юм байна штэ. Эхлээд Батүлзий зам тэр дээр зөрүүлж харин
Орхон баяраас нь авирсан. Тэгээ бүх цолтон төрөөгөө байсан даяа урагч төрж байгаа шиг байна. Тийм байна. Ингээд Монгол төрийн наадам анх удаага төрүүлж байна. Ийхүү Цэлэнгийн Алдар спорт руу Атар трейд компани Апо хувьцат компани Монгол улсын Арслан баяр сайхны Орхон баяр 15 төрүүллээ. За Арслан цолтой 15 төрүүлвэл даян аврах цолыг хүртнэ гэсэн ийм дөрвөн журмыг бол одоо хэлсэн шүү дээ тийм ээ. Бүхэн албаны төрөмөг магалж байгаа. За Монгол улсын Арслан цолны болцыг Овд аймгийн зэрэгсэн Мариат Монгол улсын зам баяр хүүгийн Батулцын став үзүүлж Монгол улсын Арслан цолны болцыг хангаж байна.